Францын соёл аялал жуулчлалын өдөрлөг. Улаанбаатар хотноо 24 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Франц хэлтнүүдийн баяр Францын соёл аялал жуулчлалын өдөрлөг Жанжин Сүхбаатарын талбайд болох гэж байна. Өдөрлөгийн хүрээнд Франц хэлтэй орнуудын кино наадам, цээж бичиг, шүлэг, дуу, бүтээлч зураг, 10 үгээр наадий, алтан өд Франц хэлний олимпиад, Франц хоолны дугуйлан зэрэг соёлын арга хэмжээнүүд болон Франц хэлтэн орнуудын хотхон өдөрлөг зохион байгуулагдана. Жанжин Сүхбаатарын талбайд нээлттэй зохион байгуулагдах өдөрлөгт Францлэр үйл ажиллагаагаа явуулдаг дипломат байгууллага, боловсрол соёлын төвүүд, бизнес худалдаа, аялал жуулчлалын тур оператор компаниуд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж, Францад суралцах талаар мэдээлэл өгч, урлагийн тоглолт болно. Франц хэл соёлоор амьсгалж, Франц орныг сонирхогч та бүхнийг хүрэлцэн эрхийг урьж байна.